Аймгийн төвийн хойд зам болох Бомбот хорооллын 4 замаас Төмөр зам, Нисхийн 4 зам хүртэлх 5.5 км урт автозамыг шинжилэн барих ажил эхлэх гэж байна. Уг замын автомашин зорчих хэсэг 14 м өргөн 2/4 урсгалтай ба ундаг дугуйн болон явган хүний зам гэрэлтүүлэхтэй цогцоороо 24 м өргөнтэй баригдах юм а. Нийт 10.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий автозам барих ажлын тендрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зарлаж, гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын арт сувраг компани шалгарсан байна. Гүйцэтгэгч компанийн төлөөлөлтөд аймгийн засаг дарга холбогдох албаны хүмүүсийн хамтаар уулзан автозамын трассын дагуу явж зам тавихад тулгарч болох асуудлын тухайд газар дээр нь ярилцаж чиглэл өглөө. Орон нутгийн зүгээс энэ компаниудыг ажиллаад хөргөн шуурга хийх тал дээр нь бид орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд, бусад бүхий л байгууллагууд аль болох нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллана. Ингэж энэ ажил маань чанартай, шуурхай, эцсийн дүндээ ард иргэд маань өгөөжтэй болох энэ чиглэл рүү бид нар ажиллаж байгаа. Төр бод бүхий л талаар хөнгөн шуурхай бид нар үйлчлэгээ үзүүлнэ, туслан дэмжин гагцгүй та нар энэ замыг чанартай тавих хэрэгтэй. Хэрвээ чанаргүй тавих юм бол бид бол энэ зүйл дээр бол хатуу тэмцэнэ. Ягаад гэвэл бид энэ олон зам тавьж исэн бидэнд туршлага байна. Урдлын төв замыг 2014 онд тавьж исэн, энэ дээр орон нутгаас ашиглаж байгууллагаас хяналт тавьж ажиллаж исэн. Өнөөдрийн хүртэл энэ зам маань чанартай ашиглалтын шаардлага хангаад явж байгаа. Мөн гэр оролт руу босоод чигэд бид нар олон замыг бас ард иргэд хашаа албан байгууллагуудыг чөлөөж бид нар зам тавьж ирсэн. Тэр нь энэ замыг чанартай их талаас ашиглагчийн зүгээс хяналт тавьж ажилласан бидэнд бол бүрэн туршлага байгаа. Хойд чиглэлийн төв автозамыг шинжилэн барихад олон тооны хүн хүч, машин техник тодорхой хугацааны дагуу ажиллана. Тиймээс иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр кемп, материал техник хэрэгслээ байршуулах, төр зам гаргах зэрэгт захиалагч болон гүйцэтгэгч талууд анхаарч, боломжит бүхий л нөхцлөөр хамтран ажиллахыг чиглэл болголоо. Байршуудын таад ярилцаад тогтчих. Өтөрийн даргатай яриад яг хаана байх вэ гэдэг. Их хүн амтны хөдөлгөөн цаад болохооргүй тий. За яг хөө асуултыг тэр хоноо өнжөө эзэнд ажиллаж байгаа экскаватор үлдээсрүүд бол тэндээ зогсож байна гэж тий. Тэрнээс шууд нөгөө зам тавирын босод тэргүүдээ парклаар зогсоод хэдэн кемпний төр барилгууд авчраа тавьчихин тийм ээ. Могоончгууд авчраа тавьчихин. Нэг доороо төвлөсөн тийм. Нүүхгүй халдаа тий. Аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн дийлэнх нь хойд чиглэлийн төв зам дагуу байрладаг. Тиймээс замын барилгын ажил гүйцэтгэх хугацааг оновчтой тооцоолох, тухайлбал 8 дугаар сургуулиас шинэ хөгжил цогцлбор сургууль хүртэлх замыг зуны амралтын хугацаанд эхэлж барихыг аймгийн зүгээс санал болголоо. 8 дугаар сургууль, тэгээ энэ 12 дугаар цэцэрлэг, тэгээ цаатлын шинэ хөгжил сургууль, 12 дугаар сургууль, 5 дугаар сургууль гэдэг ингээ үндсэндээ хойд замаа дагаад бүх сургуулиуд байгаа байхгүй. Тэгэхээр сургууль цэцэрлэгүүд 6 сарын ингээд 10-аас амарч байгаа юм чинь энэ хугацаанд нь энэ хэсгээс эхлэе гэсэн ийм саналтай байна. Тэгэх юм бол зуны удиралд 7, 8 тэ 2 бүтэн сарын хугацаанд сургууль цэцэрлэгийн орчмыг эхлээд ич. Бусад хүн сэрэг байгаа. Тэр 320 дугаар анги тийм ээ. Тэр зүүн станцын хойд тэр газруудыг бол 9 сард энэ бол болно шүү дээ. Цаг хугацааны хувьд бол тэр намгийн оновчтой. Шинээр барих автозамын нийт өргөн 24 м бөгөөд одоогийн байгаа замаас 3 дахин илүү учир трассын зарим хэсэгт айлын хашаа болон аж ахуйн нэгжийн газар давхцаж байгаа нь гол шийдвэрлэх асуудал болж байна. Тухайлбал Бомбот хорооллын эргэлт орчимд 2 айл, Нарлаг дэлгүүрийн хойд талын Just айл шатхуун түгээгүүрийн станц, мөн Эсмүү буюу Ивэл хорооллын хойд талын НТ шатхуун түгээг станцын газар зэрэг юм. Хойд чиглэлийн төв замыг шинжлэх зураг төсвийг өнгөрсөн онд хийсэн бөгөөд газар чөлөөлөх асуудлыг оны эхнээс төлөвлөн ажиллаж байгаа талаар засаг дарга хэлж байна. Ер нь бол ийм шатаараар явна. Эхлээд тэр айлын өөрийнх нь эзэмшиж байгаа тэр газрын захирамжаар олгогдсон газрынх нь хэмжээндээ байна уугүй юу гэдгийг тодорхойлно. Тэр илүү хашаа бод байдлаар айлууд бас татцсан тохиолдол гардаг. Хэрвээ ийм байх юм бол хашааг нь татуулна. Тий, иргэд бол яг хуу ерөнхийдөө гэхдээ нийтийн эрх ашигын үүднээс иргэд бол энийг ойлгож хүлээж авдгийг. Манай Доронтой аймгийн иргэд гэр орол руу авцам тавихад бол олон иргэд хүлээж авч энэ сайн дураараа тий хашаагаа татдаг. Зам дагаж хөгжил гэдэг учраас замын хажууд байгаа айлын газар үн цэнтэй болдог. Тийм учраас замаа тавиулах нь тэр айлд илүү чухал байдаг. Дээр нь үнэхээр бүр газар нь бүтнээрээ орж байгаа. Эсвэл хугацаанд дуусаагүй энэ тохиолдолд бид нэр иргэнтэй харилцан зөвшөлдсөх зарчмаар газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Энэ хууль тогтоомж заасан байгаа. Бид нар тодорхой хэмжээний боломжоор иргэнтэй зөвшөлдсөж 1-2 айл дээр ийм зөвшөлдсөх хөрөнгөний шийдэд нөхөө олгорыг олгоод тэгээд газрын чөлөөж авах юм бол 1-2 л айл байна. Бус нь бол хашаага татаад явна.
Шатхуун төгс станцын хувьд бол энэ одоо Смүгийн хойдлын 2 шатхуун төгс станц бол нэлээд хүндрэлтэй байна. Яг гоо тэгтээ одоо өмнөх олгосон тэр үе одоо бас буруутгаж бид болохгүй л те. Тухайн үедээ тэгээд хууль тогтоомжтой дагуу олгоцсон байдаг. Тэгээд цаг хугацааны 10 жилийн дараа одоо 13 4 жилийн дараа нөхцөл өөр болж штэ. Тэр үед бол одоо ийм өргөн зам тавина гэж бас төсөөлөггүй байсан байж магадгүй. Тэгэхээр одоо бол ийм зам тавихаар бодлоо. Тэгэхээр энийг хүлээж аваад орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлээд газар чөлөөлөх ийм ухамсар аж ахуй нэгжүүлэн иргэдэд байх л ёстой. Тендерт Улаанбаатар хотын компани шалгарсан хэдий ч орон нутгаас ажиллах хүч туслан гүйцэтгэгч сонгох барометрал нийлүүлэх нөөц боломжийг мөн аймгийн зүгээс санал болгосон. Орон нутгаас одоо туслан гүйцэтгэгчээр те аж ахуй нэгж авах, орон нутгаас одоо ажиллах хүч авах асуудал дээр яг сайхан үндсэн гүйцэтгэгчийн хувьд те та нар нээлттэй зарлаад тэгээд их шүрэлтэх боломжийг олгоод тэгээ манай энэ залуучууд одоо явган зам тавьдаг залуучууд байна те ийм баг барига дээр эндээсээ татах боломжтой. Та нар Улаанбаатараас тээвэрлэнэ гэвэл тээвэрлэлийн зардал юм өснө. Өөрөөсөө энд үйлдвэрлэнэ гэвэл бас ажил болно тийм ээ. Орон нутаг ямар одоо зүйл нийлүүлэх боломжтой талаар хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэрлэн сум хоёр хамтарч гад эдгэрт мэдээлэл гаргаад өгч тийм ээ. Манайх одоо явган зам үйлдвэрлэдэг ийм үйлдвэр байна тийм үү. Орон нутгийн хөдөлгөөнтэй уулзаад замын тараастайгаа танилцаа явж байна. Ер нь орон нутгийн сүүлийн хэдэн жил хийж байгаа нэлээд том төсөл болж байгаа. Дээрээс нь орон нутгаас нэлээд ач холбогдол өгч байгаа нь ажиглагдж байна. Тийм болохоор одоо бидний зүгээс ч гэсэн хамаг хүч чадлаа гаргаж л ажиллана. Замын зургийн дагуу чанартай гэж үздэг. Анхаарч ажиллана. Захиалагч талын зүгээс замын барилгын чанар стандартад хатуу хяналт тавьж ажиллана. Үүний зэрэгцээ энэхүү арт замын томоохон бүтээн байгуулалтын ажлыг чанартай саад бэрхшээлгүй шуурхай явуулахад орон нутгаас хамаарах бүхий л асуудалд онцгой анхаарч ажиллана гэдгээ аймгийн зүгээс илэрхийллээ.